Сайн байцгаана уу? Намайг Саранчим гэдэг. Би Дорн тамийн 10 дугаар сургуулийн биологийн багшаа. За төслийн хүрээнд багшийн болон өөрийн үнэлгээг одоо нэлээд олон аргууд эсвэл хүүхдүүдийн нас зөвхөн таарсан аргуудыг бол одоо тохируулан авч хэрэглэснээр хүүхдүүдийн маань хувьд бол явцын үнэлгээнд бол ахицууд бол гарсан. За жишээ нь багшийн үнэлгээний аргуудаас би 7 дугаар ангидаа бол 2 од 1 хүсэл за гарах тасалбар хосоор ажиллуулах гэсэн ийм аргуудыг бол хэрэглэсэн. За өөрийн үнэлгээний хувьд бол сурагчдад одоо бид нар бол тогтмол бол хийлэгдэггүй. Энэ өөрийн үнэлгээг бол одоо хийлэгдэх болсноор хүүхдүүд өөрөө мэдгүй байгаа зүйлээ одоо бусдад илэрхийлэх, багшаас суух юм боломжууд бол маш их байна гэдгийг бол эндээс харсан. Энэ дотроос бол гэрлэн тохионы аргуудыг бол би илүү их түлхүү хэрэглэсэн. За мөн үе тэнгийн үнэлгээ дотроос бол одоо хосоороо ажиллах энэ аргуудыг бол хэрэглэсэн. Явцын үнэлгээг бид нар бодиттой хийж чадсанаар барайны үнэлгээнд бол ахицууд бол гарч байгааг бол эндээс бол одоо туршилтын хугацаанд бол одоо олж авсан. За хоёр дахь миний гол санаа юу байсан бэ гэхээр бид нар багш биднэрийн бас нэг одоо хичээл өдөр тутамд алдагтаад байдаг зүйл юу гэхээр бид нар хичээлийг аль болох агуулгыг илүү түлхүү хийдэг бол ер нь бол суралцсан зорилтод тулгуурлаад хичээлээ оновчтой сайн тулгуурлаж хийгээд одоо явцын үнэлгээг бодиттой гаргаж чадах юм бол сурагчдынхаа алдааг олж харах, ялгаатай байдлыг олж харах боломж бол маш их байдгаа гэдгийг энэ туршилтын хугацаанд бол би олж авсан. За тэгээ олон аргуудыг хэрэглэхээс гадна хүүхдийнхээ нас сэтгэхүй одоо хүлээж авч байгаа байдлыг бол бид нар хагалзан судлах нь бол илүү үр дүнтэй гэдгийг бол эндээс олж харсан. За миний биологийн хичээлийн хувьд бол гарааны үнэлгээг аваад үзэх юм бол одоо 1-р түвшний хүүхэд 13 байсан бол за энэ барайны үнэлгээ болонгууд 5 хүүхэд болоод 8 хүүхэд маань бол ахисан. За 2-р түвшинд гарааны үнэлгээнд 14 хүүхэд үнэлэгдэж байсан бол барайны үнэлгээнд бол 9 хүүхэд. За 3-р түвшинд 12 хүүхэд байсан бол барайны үнэлгээнд 16. За дээд 4-р түвшинд бол гарааны үнэлгээ бол 2 хүүхэд одоо 4-р түвшнээ гүйцэтгэлтэй байсан бол за барайны үнэлгээний үр дүнгээр бол 11 хүүхэдгээд ингээ харах юм бол ерөнхийдөө туршилтын хугацаанд одоо хэрэгжүүлсэн арга зүй, эдгээр зүйлүүдээс хамаарат бүх түвшинд хүүхдүүд маань бол ер нь ихсэн түвшинтэй бол гарсан. Тэгэхээр бид нар бол одоо энэ аргуудыг хичээлдээ тогтмол хэрэглэх юм бол хүүхдүүдийн энэ ялгаатай байдлыг харах, явцын үнэлгээгээ бодиттой хийж чадах юм бол барайны үнэлгээнд дахиц гардыг байна гэдгийг эндээс олж харлаа. За сургалтын хөтөлбөр суралцсан зорилтыг одоо барьж хичээлдээ зааснаар за хичээл сургалтын үр дүн гүнлэх 2021 оны сайдын тушаалаар батлагдсан. За хичээл сургалтын үр дүн гүнлэх шалгуурыг одоо барьснаар сурагчдын явцын болон үр дүнгийн үнэлгээг бодиттой их боломж бол байна гэдгийг олж харлаа.